Энэ удаагийнхаа бичлэгээр Тайландын хайр дурлал төрлийн 2014 онд үзэгчдийн хүртэл болсон багшийн өдрийн тэмдэглэл киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Кино үзэгчнийг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси. BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси Боданы жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси Боданы жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржгансан өрөмц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Хоёр залуухан багш дунд сургуульд багшаар орохоор нутгийн боловсролын газар ярилцлаганд орно. Эмэгтэйг нь Аан гэдэг бол эрэгтэйг нь Сон гэдэг. Ааны гар дээр шивээ сугааг анзаарсан боловсролын газрын дарга үүнийг арилгахгүй бол хүүхдүүдэд муу үлгэр жишээ болно гэж хэлэхэд Аан эсэргүүцэж арилгахаас татгалзав. Гэтэл уралсан дарга түүнийг аслагдсан газар байрладаг нуурын сургуульд хуваарлана гэж сүрдүүлэхэд Аан огтхон ч хүлээн зөвшөөрөхгүйгээр өөдөөс нь сөргөлдснөөр өнөөх алс хөдөөд байх нуурын сургуульд хуваарлагдав. Харин Сон ямар ч багшийн сургууль төгсөөгүй хэрнээ өөрөө маш сайн тамирчин байсан болохоор биеийн тамирын багш болох хүсэлтэй байгаагаа хэлэхэд дарга түүнийг ч бас өнөөх нуурын сургууль руу хуваарлана. Уг сургууль руу очихын тулд машхал замыг Аан Сон хоёр тус тусдаа машин автобусаар туулцхан очиход сургууль тог захилгаанч үгүй бас гар утасны сүлжээч үгүй маш аслагдсан хөдөө байх нь тэр. Хэрвээ утсаар дуудлага хийх шаардлагатай болвол завьар нуурын энд тэнд очиж сүлжээ олох хэрэгтэй. Аан нуурын сургуульд ирэхдээ Жижиг их багштай хамт ирсэн ба тэд хамт ажиллаа эхлэхийн өмнө зургаа даруулахад Жижигийн царай гарч харин Аанны шивээстэй гарна л зурганд буув. Аан Сон хоёр аль аль нь сургууль дээр ирсэн ч тэд нэг нэгнтэйгээ огтхон ч таарлахгүй. Учир нь Аан өнгөрсөн цагт энэ сургуульд ирсэн бол Сон одоо цагт энэ сургуульд ирж байгаа юм. Хичээл эхний өдөр ямар ч сурагчгүй байх ба энэ боломжийг Сон ашиглаад хүүхдүүдтэй харилцах дадлага хийнэ. Харин Сон нэгэн тэмдэглэлийн дэвтэр олох ба энэ дэвтрийн эзэн нь Аан юм. Аан энэ дэвтэр дээр өөрийн энэ сургуульд өнгөрөөсөн бүхий л дурсамжаа тэмдэглэн үлдээжээ. Хэцүү цаг үе аз жаргалтай мөчүүдгээд бүх нэг. Өдөржин хүүхдүүд ирээгүй дуйдсан Сон завь унах гэж байгаад гараа гэмтээж хийгээд байх зүйлгүй байсан болохоор өнөөх тэмдэглэлийн дэвтрээ уншиж үзэхээр шийдэв. Эхний хуудсан дээр Аан нуурын сургуульд ирээд өнгөрөөсөн эхний шөнийн тухай бичсэн байлаа. Сургууль тоггүй байсан ч Аан батарей ашиглаж захилгаан үүсгэж дараа нь нүр амаа угаах гэхэд гожурнаас нь ч ус гарахгүй байсан болохоор Жижи хурууга хийгээд үзтэл дотроос нь үхсэн гүрвэл гарчээ. Иймд нууранд бие угаах гэхэд тэдний биеийн дээр тууралт үүссэн байна. Тэмдэглэл дээр энд байх ямар хэцүүг бас бүхий л зүйл түүний дэвчээрийг нь шалгаж байгааг бичсэн байлаа. Хамгийн хэцүү байгаа зүйл нь Аан өөрийн найз залуу Нүийг маш их санаж байгаа нь. Сон өнөөх крант руу очиж хурууга хийгээд үзэхэд бөглөрөл нь гарч ус гоожих ба түүнийг ус тосох үед гинт нуураар моторт цавтай хүн өнгөрч байгаа юм шиг чимээ сонсогдсон. Сон өнөөх хүнийг даллаж дуутахад нэг эмэгтэй байх бөгөөд түүнээс яагаад ганц ч хүүхэд хичээлдээ ирэхгүй байгааг асуухад хэн ч шинэ багш ирсэн талаар мэдэхгүй байгаа гэж эмэгтэй хариулав. Улмар Сон өнөөх эмэгтэй завьар хүүхдүүдэд цуглуулна. Сон 4 хүүхэд цуглааж чадсан бол өнгөрсөн даан 7 хүүхэдтэй анх хичээлээ эхэлж байсан ажээ. Өнгөрсөн даан хүүхдүүдэд өөрийгөө танилцуулахдаа сонирхолтой барил авч өөрийгөө танилцуулсан ба энэ нь өөрийг нь хүүхдүүд дараа санахад маш төхөн болно гэж тэр үзжээ. Харин одоо цагт Соны цуглаасан 4 хүүхэд яг Аан шиг сонирхолтой барил авч өөрсдийгөө танилцуулах ба үүнийг харсан Сон тэднийг дуурайж нэг байрлал аваад өөрийгөө танилцуулахад тэр нь маш үзэмжгүй байсан болохоор хүүхдүүдийн урам нь хугарна. Ямар ч тач хичээлийн эхний өдөр албан ёсоор эхэллээ. Гэвч бүх зүйл түүний бодсон шиг нь биш байв. 4 хүүхэд дөрвөлээ өөр төвшний мэдлэгтэй байх ба тэдэнд нэгэн зэрэг хичээл заана гэдэг Соны хувьд хэзээ ч хийж байгаагүй зүйл юмсанж. Сон арга ивийг нь олохын тулд тоо бодуулж бас үг үсэглүүлнэ. Гэвч хүүхдүүд гэнэт өлсөж байна гэж хэлээд судлаасаа босон ийм ч мэдмээр байна, тийм ч идмээр байна гэхэд толгой нэрхсэн Сон дэсэлгүй чанга дуугарч хүүхдүүдийг суулгаад утсаар ярихаар түр гарав.
Нуурыг завтай 3 чудаа тойроод сүлжээ олж чадаагүй Сон эргээд ирэхэд хүүхдүүд алга болсон байх ба гайхсан Сон буцаад гарахад хүүхдүүд нууранд тоглож байв. Сон хүүхдүүдийг дуудаж гаргаад живжихөх аюултай гэж загнахад хүүхдүүд энэ нууранд өссөн болохоор бүгд сэлж чаддаг гэдгээ хэлнэ. Гэсэн ч Сон хүүхдүүдийг сахилгагүйтлээ гэж үзэн босож суух шийтгэл өгөхөд хүүхдүүд яаж хийдгийг нь мэдэхгүй байв. Иймд гар нь хугархай Сон өөрөө хийж үзүүлэхэд хүүхдүүд түүнийг шоолон инээлдэнэ. Уралсан Сон саваа авч хүүхдүүдийн алгыг зөөлхөн саваатахад хүүхдүүдийн хамгийн бага настай Мюк гэх хүү аан багш хизээч ингэдэггүй байсан гэж уйлав. Үүнийг харсан Соны дотор харлана. Дараа нь Сон хүүхдүүдийг хооллож унтуулчхаад давцан дээр гарч өөрийн жаргалтай байсан үеийн бичлэгийг үзнэ. Энэ нь түүний найз бүсгүйтэйгээ хамт байсан жаргалтай үеийн юм. Сон найз бүсгүйгээ маш их санаж байлаа. Хичээлийн өдрүүд дуусаж амралтын 2 өдөр эхлэхэд эцэг эхчүүд хүүхдүүдээ ирж авцгааснаар Сон ч мөн хот руу буцаж найз охинтойгоо уулзахаар болов. Тэрээр эхлээд эмнэлэг орж гэмтсэн гарандаа эмчилгээ хийлгээд дараа нь гэрлүүгөө очиход найз бүсгүйн түүний мотоциклийг өөр залууд унуулад өөрөө ард нь суугаад явж байгаа харагдана. Шархалсан Сон найз бүсгүйгээ ирэхэд гэрлүүгөө орон өөрийг нь яваад 7 хоноогүй байхад хуурлаа гэж буруутгахад түүний найз бүсгүй нь Соныг ямар ч ирээдүйгүй тогтвортой ажилгүй гэж хатуухан хэлв. Сон өөрийн ганц өмч мотоциклийн түлхүүрээ аваад гэрээс нь гарлаа. Тэр мотоциклоо унаад буцах замдаа уйлсаар Сон мотоциклоо нуурын сургуульд авчираад юу ч хийх хүсэлгүй шалан дээр дээшээ харан хэвтэн. Гэтэл түүний нүдэнд Анны тэмдэглэлийн дэвтэр өртөж тэрээр өөрөө ч мэдлгүй уншиж эхлэв. Өнгөрсөн даанчман адил хичээлийн 5 өдөр дуусаад хот руу очиж өөрийн гар дээр нь туурсан шархан амжилт үзүүлсэн ба тэр үед түүний найз залуу Нүи түүнийг нуурын сургуулаа орхиод хот руу ир гэж шаарджээ. Аана шивэснээс нь болоод өөр сургуульд багшлахыг нь зөвшөөрөхгүй гэхэд Нүи тэгвэл наад шивээсээ арилгуулалтаа гэж Аанд хэлсэн байна. Аана татгалзаж тэдний хооронд баггүй маргаан болж Аан Нүи хоёр тэр өдөр салцгаажээ. Тэр орой Аана сургууль дээрээ ирээд өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ залуус яагаад ийм байдгийм бэ гэж үчээд нуурын сургуулийг шархалсан зүрхтэй хүмүүсийн сургууль гэж нэрлсэн байв. Дараа нь Аана сэтгэлээ сэргээх үүднээс чанга хашгирч нуурлаа өсөрсөн байх ба Сонч мөн адил үнийг хийж үзэхэр шийдээд мотоциклтойгоо нуурлаа өсрөв. Гэтэл үнэхээр л түүний дотор онгойлоо. Аана хуудас бүр дээр нэг үгийг томоос том бичиж байсан нь ганцаардал гэх үг байв. Сон үргэлжлүүлэн уншихад нэг өдөр маш ноцтой хэрэг гарсан байх ба Жижиг бие засч байх үед нь нэгэн үхсэн хүний зогцос доор нь хөвж байжээ. Мөн Жижигээс гадна хүүхдүүд айж байсан болохоор Аан өөрөө нуур руу орж зогцсыг холдуулсан байв. Үүний дараа цагдаа нар ирж зогцсыг авч яваад бүх зүйл хэвэн боллоо гэж бодтол Жижи дахиж дэвчиж чадахгүй гээд бүх юма баглаад Ааннаас хамтдаа явцгаая гэж гуйсан байв. Аан хэрвээ явчих юм бол энэ сургууль хаагдаж хүүхдүүд нь боловсралгүй болно гэж үзэн татгалцсан байна. Дээрэс нь Аан тэмдэглэлдээ хизээч бууж өгөхгүй гэж тэмдэглэсэн байлаа. Түүний ганцаардлыг хүүхдүүд л ангааж байжээ. Нэг өдөр Аан дээр Нүи ирээд уучлалт гуйснаар тэд эргээд нийлсэн байна. Хосууд төр зургийн хол зайг хэвийн зүйл гэж үзсэн ба юу ч олж ирсэн энэ хүүхдүүдэд боловсрал олгохыг нь дэмжинэ гэж Нүи амлажээ. Сон тэмдэглэлийн дэвтрээс Аан багшийн заах арга зүйг сураад үүнийг хүүхдүүд дээр ашиглахад тийм ч сайн болсонгүй. Гэсэн ч шантралгүй Мюкэд үсэг өгөөд үг асуухад хүү могой гэж хариулв. Сон буруу байна гэж хэлэхэд Мюк хүү үргэлжлүүлэн могой гэж орилоод гараараа заахад үнэхээр л нэг могой яг Соны ард нь байхан тэр. Сон эхлээд айсандаа ганцаараа гарч зүгтаах гэсэн боловч хүүхдүүд багшаа туслаарэ гэж хэлэхэд Сон зоригоо чангалан могойны асуудлыг шийдэхэр боллоо. Тэр эхлээд сандал аваад хамаг хүчээрээ зогссон ч онсонгүй. Сандал бут үсрэнэ. Дараа нь бутарсан сандлын хөлийг барьж аваад могойтой хэсэг тэмцсний эцэст амийг нь таслав. Сон ялт байгуулсандаа ч тэр юм уу баяраа тэмдэглэн орилох үедээ гаран дээрээ хазуулсан байгаагаа анзаарлаа. Гэнэтэл түүний нүд нь харанхуйлж жихэн дүнгэнэн шалан дээр хэвтэж намайг эмнэлэгт хүргээрэй гэж хэлэхэд хүүхдүүд түүнийг арай ядан зөөнө. Гэтэл Мюк багшаа та хазуулаагүй юм байна гэхэд бүгд эргэж харлаа. Үндэ Сон өөрийн барьж байсан сандалны хөлнөөс зухвасан хадаасанд бэртсэн байж таарав. Хүүхдүүд түүнийг шоолон инээлдэнэ. Гэхдээ хүүхдүүдэд хамгаалсан Сон багшийг энэ удаа сурагчид нь маш их хүндлэх ба түүний гарны гипсэн дээр нь Сон багш гайхалтай гэж бичээд одоо зурлаа. Өнгөрсөнд болсон үйл явдал давтагдана.
Аан багш хүүхдүүдтэй бүхэл цагийг өнгөрөөж, хамтдаа хоол хийж, хамт сэлдэг байсан бол Соонч мөн адил хүүхдүүдтэй тоглож, бүхий л цагийг хамт өнгөрөөнө. Соон эцэст нь хүүхдүүдтэй яаж харилцах талаар ойлгох ба түүний сурагч хүүхдүүдтэйгээ холбогдох холбоо нь энгийн нэгэн зүйл биш болов. Улмаар түүний сонирхлыг Аан өмнөхөөсөө ч илүү татна. Соон хүүхдүүдээс Аан багшийн үлдээсэн ямар нэгэн зүйлийг олж өгөхийг хүсэхэд хүүхдүүд хайсаар Аан багш анх ирэхдээ даруулсан зургийг олно. Гэхдээ зурган дээр зөвхөн Жижи багшийн царай байгааг хүүхдүүд хэлэх ба Соон Аан багшийн гаран дээрх шивээсийг л мэдэж ав. Түүний сонирхол бүр ч илүү хөдөлж хүүхдүүдээс Аан багшийн царайг нь зурж өгөхийг хүсэхэд хүүхдүүд л болсон хойно элгийн зураг зурна. Соон Аан багшийг зүүдлээд царайг нь харах гэтэл Аан багшийн царай нь хүүхдүүдийн зурж өгсөн царай байх нь тэр. Гэнэт Соонны нүрэлөө ус цацаж сурагч нь сэрэхэд маш хүчтэй шуурга болж байв. Хүчтэй шуурга сургуулийг тэр чигт нь жичрүүлэхэд сургууль юугүй нурах гэж байлаа. Соон хүүхдүүдэд тэрвэрч хамгаална. Гэтэл Аан багшийн тэмдэглэлийн дэвтэр нуурлуу айжмаар урсан. Соон тэмдэглэлийн дэвтрийг авахыг хүссэн ч хүүхдүүдэд орхиж чадахгүй байсаар тэмдэглэлийн дэвтэр замхрав. Шуурга зогсоход Соон тэмдэглэлийн дэвтрийн бүхэл хуудсыг нь нуурнаас нэг нэгээр нь олно. Гэхдээ хуудас бүрийн тэмдэглэл бүдгэрсэн байлаа. Соон ганцхан гартай байгаа ч сургуулаа засаж сэргэн. Түүнд сурагч нар нь ч тусалж маш богинохон хугацаанд сургууль эргээд өмнө нь ямар байсан яг л тийм болов. Үүний дараа Соон тэмдэглэлийн дэвтрийг сэргээж тодруулаад хамгийн сүүлийн хуудсан дээрх ганцаардж байна гэх үгсийн доор би ч бас ганцаардж байна хадагтай Аан гэж бичиж үлдээв. Инфо өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Соон тэмдэглэлийг үргэлжлүүлээд уншихад Аан багшийн сурагч Чаан гэх хүү математикийн хичээлдээ маш муу байсан ба Аан онцгойлон заах гэж оролдсон ч хүү сурахыг хүсээгүй аж. Хэрвээ сурахгүй л бол яаж мэрэгчлээ болох юм гэж Аан асуухад Чаан хүү аав нь загсчин болохоор өөрөө ч бас загсчин болно гэж хариулжээ. Удалгүй шалгалт авах өдөр ирэхэд Чаан хүү ирсэнгүй. Ийм Аан хүүгийн гэрт очиод яагаад шалгалтандаа ирээгүйг нь асуухад Чаан хүүгийн эцэг Чааны ах нь хот руу явсан болохоор Чаанаас өөр загс барихт нь туслах хүн байхгүй гэж хэлсэн байна. Аан их сургууль болон дээд боловсролын талаар эцэгт нь хэлэхэд Чааны эцэг дээд боловсрол огтхон ч хэрэггүй шүү дээ гэжээ. Чаан хүүч мөн ялгаагүй загсчин болмоор байна гэж хэлэхэд Аан хэлэх үггүй болж сургууль руугаа бутсан байна. Аан сургууль дээрээ ирсэн даруй бусад сурагч нараа цуглуулад ирээдүйд ямар хүн болмоор байна гэж бүгдээс нь асуухад тэд ч мөн адил загсчин болмоор байна гэж хариулжээ. Үүнийг сонссон Аан маш ихээр сэтгэлээр унаж анхудаа өөрийгөө муу багш гэж мэдэрсэн байв. Хичээлийн 5 өдөр дуусаж Аан нүйтэй уулзах үедээ түүнийг тэрвэрч уйлжээ. Энэ тэмдэглэлийг уншсан Соон Чаан хүүг эргээд сургууль дээр нь авчирхаар шийдэж маргааш нь гэрт нь очив. Чаан хичээлдээ очиагүй жил болсон болохоор сургууль авахгүй гэж эцэг нь хэлэхэд Соон өөрийгөө захирлыг нь маш сайн таньдаг, бараг л гэр бүл гэж хэлээд ятгахна. Тэгвэл намайг загс барихад хэн туслах юм гэж эцэг нь асуухад Соон өөрийгөө загс барихт нь туслана гэж хэлээд ус руу үсрэв. Энэ үйлдэл нь эцэг хүү хоёрыг инээлгэж Соон сансандаа хүрч Чаан хүүг сургуульд нь буцааж оруулж чадлаа. Дахин нэг асуудал гарсан нь Чаан хүүгийн ойлгож чадахгүй байсан математикийн хичээл. Соон бие тамирын багш болохоос математикийн багш биш. Өдөр хоног өнгөрч хичээлийн хагас жилийн урьдчилсан шалгалт авах өдөр ирэхэд хүүхдүүд бүгд шалгалтандаа бүдрэв. Шалгалтын хариуг харсан боловсролын газрын дарга эцсийн шалгалт ахицгүй байх юм бол түүнийг багш болгохгүй гэдгээ хэлнэ. Соон даргаасаа Аан багшийн талаар асуухад Аан багш шин сургууль руу шилжиж нүйтэй гэрлэх гэж байгааг мэдэж авна. Соон энэ мэдээг сонсоод шоконд оров. Учир нь тэмдэглэлийн дэвтэр дээр энэ талаар огтхон ч дурдаагүй байсан юм. Соон эргээд сургууль дээр ирээд тэмдэглэлийн дэвтрийг сайтар шалгахад 2 хуудас наалтчихсан байх бөгөөд үүн дээр нүй Аанд гэрлэх санал тавьсан тэмдэглэсэн байлаа.
Нүү Яаныг өөрийн сургууль дээрээ авчираад хөгжмийн ангийн хүүхдүүдээр хөгжим тоглуулах үедээ гэрлэх санал тавьжээ. Тэр л үед Нүү Ааныг ятгаж өөрийн сургуультаа авчирч чадсан болохоор Аан багшийн ажил Сон дээр шилжиж ирсэн байж. Урам нь хугарч ууралсан Сон тэмдэглэлийн дэвтрийг галд шатаах гэсэн боловч гэнэт бодлоо өөрчлөн. Маргааш нь Сон тэмдэглэлийн дэвтрээ цүнхлээд Ааны хичээл заадаг сургууль дээр очиод түүнийг хаасайгүй хайсан ч олж чадсангүй. Ааныг гэж таних цор ганц зүйл нь түүний гаран дээрх шивээс. Сон эцэст нь Аантай таардагч Аан одоо гаран дээрх шивээсээ арилгасан болохоор Сон түүнийг танилгүй өнгөрнө. Аан хүүхдүүдэд усан дотор татах хүч сулардаг болохоор хүнд жинтэй зүйл хөнгөн болдог талаар хичээл орж байх үед өөр нэгэн багш Нүүийг дагуулсаар түүн дээр ирэв. Асуудал нь хүүхдүүдийг усан санд оруулах нь аюултай болохоор зүгээр онол заахт хангалттай гэж өнөх багш зөвлөн. Харин Аан өөр бодолтой байх бөгөөд хүүхдүүд өөрсдөө мэдэрч өөрсдийн биеэр тушиж байж энэ бүхнийг толгойдоо маш сайн тогтоох болно гэдгийг хэлээд хийж байгаа зүйлээ зөвтгөв. Гэвч Нүү түүний талд биш өнөх багштай адил бодолтой байх ба сургуулийн дүрмийг дагах ёстойг сануулна. Үүнд нь сэтгэл дундуур байх Аан түүний төлөө шивээсээ арилгаж энд ирсэн тухайгаа сануулад энэ сургуульд өөрийгөө гадны хүн шиг мэдэрч байгаагаа илэрхийлв. Энэ хооронд Сон дэнлүү хөөргөх баярт оролцож хүслээ шивнэн цэцэг хөвүүлж дэнлүү хөөргөөд дараа нь сургууль дээрээ эргэн ирлээ. Сон Ааны тэмдэглэлийн дэвтэр дээрх хоосон хэсгүүдэд өөрийнхөө дотоод сэтгэлийг тэмдэглэж эхлэнэ. Нэг өдөр Аан хичээлээ орж явах үед нэгэн жирэмсэн эмэгтэй ирээд хүүхдийнх нь эцгийг Нүүе гэж хэлэхэд Аан дэвчээр алдан энэ бүхнийг орхихоор шийдэв. Нүүе уучлалт гуйж нэг шөнийн лалдаа байсан. Тэр үед ганцаардж байсан. Хэмээн тайлбарлахад Аан хэрвээ тэр эмэгтэй жирэмсэн болоогүй байсан бол чи намайг хуурсан гэдгээ надад хэлэх байсан уу? Гэхэд Нүүе хэлэх үггүй зогсоно. Аан түүнийг орхиж дараа сард нь хуучин нуурын сургууль руугаа очих хүсэлтэд хөтлөгдөөд хөдөө нутгийн боловсролын газарт дахин очиход өнөөх ширүүн замтай дарга энэ удаад маш ээлдэг харьцаж Ааныг баяртайгаар угтаавлаа. Мөн одоо зааж байгаа багш нь сайнгүй байгаа болохоор эргчил багшгүй болж магадгүй. Энэ нөхцөлд Ааны хэрэг маш их байгааг хэлв. Аанч мөн адил өмнө нь муухай аш гаргасандаа уучлалт гуйж нуурын сургуультаа эргэж хичээл заахаар боллоо. Ааныг сургууль дээр эргэж ирэхэд Сон аль хэдийн явчихсан байв. Харин хүүхдүүд түүнийг эргэж ирснийг хараад маш их баярлана. Боловсролын газрын дарга түүнд шин захилгаан үүсгэгч илгээсэн байх бөгөөд сургууль өөр болсон байгааг Аан хэлэхэд өмнөх багш Сон шуурганы дараа ганцаараа зассан гэдгийг Чанхүүгийн эцэг хэлнэ. Мөн Чанхүү хичээлдээ ирсэн байгааг анзаарсан Аан маш их гайхав. Хүүхдүүдийн өндрийг нь тэмдэглэх үеэр Чанхүү өмнөх Сон багш эцгийг нь яаж ятгсан талаар хэлж өгөхөд Аан Сон багшийг маш ихээр сонирхож эхлэв. Хүүхдүүдэд хоол хийж байх үед Нүүигээс Аанд загтал ирэв. Гэвч Аан загтлыг тоосонгүй. Хичээл орох цаг болж Аан самбарт юм бичих гэж байгаад өөрийнхөө хуучин тэмдэглэлийн дэвтрийг олж харна. Болон шатаж ноорсон дэвтрээ хараад Аан гайхдагч баяртай байлаа. Дэлгэд үзэхэд усан давтаж бүдгэрсэн тэмдэглэлийг нь хэнэгэн сэргээсэн байх ба дэвтрийн сүүлийн хуудсанд Сон багшийн тэмдэглэл бичээтэй байв. Аан эргэлзэнгүй уншиж эхлэхэд тэмдэглэл дээр миний зүрх хэдэн хэсэг хуваагдах шиг санагдаж байна. Би өөрийн хамгийн сайн найз хүнтэй гэрэлж байгаа гэдгийг сонслоо. Бид хоёулаа нэг сургуулийн гишүүд. Шархалсан зүрхтэй хүмүүсийн сургууль. Хадагтай Аан та намайг мэдэхгүй ч миний зүрх шархалсан тэр өдөр би ч бас нуурлуу үсэрсэн. Сүүлийн 6 сараа миний амьдралд энэ хөвдөг сургууль болон миний сурагчдал байсан. Бас Аан багшийн талаар бодох миний төсөөлөл. Би таныг сайн сайхан амьдраасаа гэж хүсэл шивнээд цэцэг хөвөөлж дэнлөв хөөргсөн. Би өөрийгөө хизээч юм багш болно гэж бодож байгаагүй. Би таны тэмдэглэлийн дэвтрийг олсондоо маш их баяртай байна. Энэ дэвтэр намайг зүгээр л нэг хүүхдүүдэд хичээл заадаг багш биш. Хүүхдүүдэд бүхнийг заах тэдний гэр бүл нь гэдгийг мэдрүүлж өгсөн. Би одоо хүүхдүүдэд хувцас сонгох ямар хэцүү гэдгийг ойлгосон. Математикийн хичээлийг би өөрөө ч сайн мэдэхгүй болохоор хүүхдүүдээс нуугдаж 0-д давтдаг байсан. Хүүхдүүдийг хязээж галт тэрэг харж үзээгүй гэдгийг мэдсэн өдрөө би хөвдөг сургуулаа моторт заваар чирж тэднийг баярлуулсан. Би хязээч математикийн хичээлдээ сайн байгаагүй. Үүний шалтгаан нь хинч надад ийм замаар зааж байгаагүйтэй холбоотой байх. Улсын шалгалт авдаг өдөр нэг хүүхдээс бусд нь тэнцсэн. Чаан бодож чадахгүйтэй биш, амжаагүй болохоор л унсан юм. Тэр миний гар дээр уйлж байх үед би түүний буруу биш, миний буруу байсан гэдгийг ойлгосон. Би түүнд зөвөр зааж чадаагүй.
Тийм болохоор би боловсролын газарт очиж ажлаас гарах өргөдлөө өгөөд өөрөө сайн хичээж сурсан үедээ эргэж хүүхдүүд дээрээ ирэх шийдвэр гаргасан. Би сургууль яах вэ гэж айж байсан ч надад Аана багш эргэн ирж байгааг хэлэхэд би хүүхдүүдтэй санаа зовох шаардлагагүй болсноо мэдсэн. Таны тэмдэглэл надад хэнэгнийг алс холоос хайрлаж болохыг заасан. Харин одоо би таны тэмдэглэлийн дэвтрийг эргүүлэн өгч байна. Сон гэд түүний тэмдэглэл дуусав. Энэ бүхнийг уншсан Аана итгэмээргүй тайвширлыг мэдэрнэ. Жилийн эцсийн шалгалт болоход хүүхдүүд бүгд онцовлаа. Аан дараагаас Сон багш хаана байгааг асуухад тэр огтхон ч мэдэхгүй байв. Дарга нь босож нэг юм хайсаар анх Сон багш ажилд орохдоо өгч байсан танилцуулгыг гаргаж ирээд Аанд өгнө. Аан анх удаа л Сон гэж ямар хүн байдгийг түүний барилдаж байсан үеийн зурагнаас нь олж хараад тэсэлгүй инээхэн тэр. Аан танилцуулган дээрээс Соны хаяг дугаарыг нь мэдэж аваад түүн рүү залгахад холбогдох боломжгүй байв. Үүний дараа гэрт нь очиход түүний өмнөх найз охин хаалгаа тайлах бөгөөд Ааныхэндээ баг зэрэг гайхдагч "Хэмбэ?" гэж хэлээд шагаах түүний шинэ найз залууг хараад баг зэрэг тайвширч Сон багш хаана байгааг асууна. Гэтэл хуучин найз охин нь "Тэр эндээс яваад удаж байгаа" гэж хэлээд хаалгаа хаалаа. Соныг хаанаас ч олоогүй Аана буцаад сургууль дээр ирээд тэмдэглэлээ уншиж Соны бодож чадахгүй байсан математикийн бодлогыг нь олж харна. Гэнэт гаднаас Сон орж ирээд энэ бодлогыг бодож чаддаг болсноо үзүүлв. Түүнийг харсандаа баярлсан Аана уг бодлогыг яаж бодохыг зааж өгч байх үед Сон түүн рүү дасралтгүй ширтцээр. Аана бодлогыг бодож дуусахад Сон байсангүй. Энэ бүхэн түүний төсөөлөл байжээ. Яг л өмнө нь Сон Ааныг төсөөлдөг байсан шиг. Аана ачмаар Сонд татагдаж түүнийг баг багаар хайрлана. Аан Соныг түүнтэй хамт байгаагаар төсөөлөх нь энгийн зүйл болж ирэх өдрийг нь дэсэн ядан хүлээсээр. Нэг өдөр Аан хүнс цуглуулж явах үедээ чанхүүгийн аавтай таарад шин захилгаан үүсгэх живдэрсэн болохоор засах хүн дуудаж өгөөч гэж хүсэв. Чанхүүгийн аав заа гэж хэлээд араас нь Сон багш их сайн хүн. Тэр биднийг мартахгүй тогтмол захиа бичдэг гэж хэлээд хамгийн балчир сурагч Мюкэд илгээсэн загтлыг түрүүхэн хүргээд өгчихсөн гэдгийг хэлэхэд Аан догдолж авах гэж байсан загсаа орхиод шууд л сургууль руугаа хөдлөнө. Мюк хүү хүн дээр бие засж байхдаа загтлыг уншиж байгаад ариун цэврийн цаас байхгүйг анзаарав. Энэ үед бусад хүүхдүүд 0 руу шагааж Мюкийг зочооход хүү санамсаргүйгээр загтлаа 0 руу унгаачих нь тэр. Аан ирсэн даруйдаа Мюкээс загтлын талаар асуухад хүү 0-д унгаачихсан гэдгээ хэллээ. Гэхдээ дотор нь бичигдсэн зүйлсийг аль хэдийн уншчихсан байсан болохоор Сон багш дараагийн амралтаар ирнэ гэдгийг Аан мэдэж авна. Аан Сон багшийг ирэхэд бэлдэж сургуулаа цэмцэтэл нь угааж цэвэрлэв. Түүнд мэдээж хүүхдүүд нь туслана. Гэнэт моторт зайв ойртох чимээнээр Аан Соныг ирж байна гэж бодсон боловч тэр хүн нь Нүи байлаа. Нүи хийсэн алдаагаа засаж чадахгүй гэдгээ мэдэж байгаагаа хэлээд Аанаас дахин нэг боломж олгооч гэж гуйна. Оюутан байх үеэсээ л Аанд хайртай байсан Нүи түүнгүүгээр байж чадахгүй гэдгээ илэрхийлв. Бас энэ хугацаанд Нүигийн бичсэн ямар ч загталд Аан хариу илгээгээгүй болохоор санаан зовсондоо ирсэн юм гэхэд нүрөхгүй байсан Аан тэсэлгүй уйлж зөөлрөн. Нүиг ясны дараа Аан түүний бичсэн загтлуудыг нь уншаад хамтдаа өнгөрөөж байсан үеүдээ дурсаж бас түүнийг хайрлах хайр Аанд багч гисэн байсан болохоор удаан бодсны эцэст Нүид боломж олгохоор шийдлээ. Аан хувцас баглаж дуусаад сурагч нартайгаа уулзаж улирлын эцсийн шалгалтаа амжилттай хамгаалсан бичгийг нь гардуулав. Хүүхдүүд Сон багшиг ирэхэд Ааныг хамт байхгүй мó гэж асуухад Аан дууга хурааж хэсэг зогсож байгаад ирэх жил уулзцгаая гэж хэлэхэд хүүхдүүд түүнийг тэврэн үдэж өгнө. Улмаар Аан заваар явсаар эрэг дээр буухад нэгэн мотоциклтэй хүн ирнэ. Аан түүнийг Сон байж магадгүй гэж бодсон боловч өөр хүн байлаа. Буцах замдаа Нүи түүний ширээн дээр үлдээсэн тэмдэглэлийн дэвтрийг нь өгнө. Аан задлаад үзэхэд түүний Сонд зориулж үлдээсэн тэмдэглэл гарч ирэв. Сон огшаа бид энэ удаад уулзахгүй нь бололтой. Сургууль ямар байсан тэр хэвээрээ. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Чаан амжилттай бага ангиа дүрхсэн. Би ийм зүйл болно гэж төсөөлж байгаагүй. Би ямар их баяртай байгаагаа илэрхийлж чадахгүй байна. Хүүхдүүд таныг харахтаа баяртай байх болно. Та намайг яагаад багш болсныг ойлгуулсан болохоор би танд бүхий л сэтгэл зүрхээрээ талархаж явах болно. Аан гэжээ. Аан тэмдэглэлийн дэвтрээ Сонд зориулж албаар үлдээсэн байж Нүи Аан хоёрын урдах замаар галт тэрэг өнгөрч тэд хэсэг зогсон. Аан бодолд автаж хэсэг чимээгүй сууж байгаад Нүид
Соон багш математикийн бодлогыг галт тэрэгэн дээр жишээ авчид тайлбарлаж байх үед тэнд байсан нэг хүү өмнө нь хизээч галт тэрэг харж байгаагүй болохоор маш их гайхсан. Иймд Соон багш моторт заваар хөвдөг сургуулийг чирсэн. Яг л галт тэрэг шиг. Чи энэ багшийн талаар юу гэж бодож байна гэж асуув. Хариуд нь нүй. Хэрвээ тэр 5 биш 50 сурагчтай байсан бол тэр сургуулийг чирч чадахгүй байсан. Тэр хүү тэгээд шалгалтандаа тэнцсэн үү? Гэхэд тэнцсэн. Гэхдээ тухайн үед цагтаа амжаагүй гэдгийг хэлнэ. Нүүе. Соон багш сургууль чирч цагаа өрлөгүй. Хичээлээ зөв заасан бол хүү цагтаа амжихал байсан. Гэж хэлэхэд гэхдээ эцэст нь хүү галт тэрэг гэж юу байдгийг ойлгосон шүү дээ гэв. Нүүе ямар учиртайг нь асуухад хэрвээ тэр үед би тэр хүний оронд адилхан зүйл хийсэн бол чи юу гэх байсан? Гэхэд нүүе түүнийг яг юу яриад байгааг нь ойлгосонгүй. Чи бид хоёр хизээч нэг нэгнээ ойлгодоггүй байсан. Тийм болохоор бид хамтдаа байх хүмүүс биш гэж хэлээд нүүгээс бүр мөсөн салаад сургууль руугаа буцахаар шийдлээ. Сургууль дээрээ ирэхэд гэгээ тасарч байв. Харамсалтай нь сургууль харанхуй байх бөгөөд Сооныг ирээгүй байна гэж бодоод буцах гэж байлаа. Тэрээр заваа эргүүлээд эрг рүү хөдлөх гэж байхад гинэт сургуулийн гэрэл асав. Догтлол дүүрэн сургууль руу ороод Соон дээр ирэхэд Соон өнөөх хэвдэрсэн захилгаан үүсгэгчийг зассан байдалтай цаашаа хараад сууж байх нь тэр. Түүн дээр очиод тэмдэглэлээ өгөхөд Соон эцэст нь Ааныг өөрийн нүдээр харна. Тэд нэг нэгнээ харсандаа маш их баяртай байх ба цахилгаан үүсгэгчийн чимээ маш чанга байсан болохоор Соон бүрч чангаар "Сайн уу Аан?" гэж орилоход инээж "Сайн уу Соон" хэмээн хариу мэндэлж байгаагаар кино төгсдөг.